Рекурсивээр нь өөрийг нь бодох. Гэт үсье. Тэгэхээр яг уу ингэ чи 13 дээр гэж байгаа тий 13 квадрат гэд нэрийг авчиж. Гоё юу та. X нь 13 байлаа. N нь хэд байлаа? 2 байсан. Тэгэхээр яг уу яг бодцсон яг уу энэ жишээ шүү дээ тий. 2-ын квадрат дээр нэмэх нь 3-ын квадрат. Энэ чи яаж юм бэ? Энэ ч одоо энэ ингэж яаж болохгүй бах тий квадрат модуль. За гоё юу арчиж латех хэрэгжиж. 2-ын квадрат дээр нэмэх нь 3-ын квадрат болдгийм байна. Цорын ганц шийдэл нь тий. Тэгэхээр бид нар энийг мэдэхгүй байгаа ихэндээ. Тэгэхээр яг уу рекурсив бол хамгийн амархнаасаа л эхэлж явж байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж чи дээр нэг тэр доор ийм жишээ гарцсан тэрнээ санаа аваад одоо жоохон залхууд хүмүүсийн дарга юм л та тий 100 гэдэг өгсөн чинь хамгийн ихэндээ эхний боломж нь 10 квадрат гэдэг гарцсан шүү дээ тий. Тэгэхээр яг нөгөө өгсөн x тооноос язгуур аваад хайсан чинь язгуур авсан чинь бүхэл тоо гарчих юм бол тэрийг нэг боломж гэж тоолчихъя. Нөгөө талаасаа 10 гэдээ гарчлаа шүү дээ язгуур аваад. Тэгэхээр нөгөө нэг нэмэгт энэ нийлбэрт орж байгаа нэмэгдэхүүнүүд маань бүгдээрээ л нэг 10 болон түүнээс бага тооны квадратууд байна л гэсэн үг болж байна. Тэр бас л нөгөө 1-31 хүртэлх тоонд байна гэсэн үг л дээ. Тэгэхээр яах вэ? Хэдэн янзаар тавьж болдог вэ гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг ингэж бодож байна л да. Хамгийн түрүүнд язгуур аваад үзсэн чинь за манай нөгөө x-ээс язгуур авчлаа. Тэгсэн чинь тэр нь бүхэлдээ гарлаа гэдгийг яаж мэдэх вэ? Арга чарга байна уу? За юун дээр бол нөгөө c дээр бол ингээд s² x нэг бутрахад байгаа гар нь тэрийг бүхэл болгосонтойгоо яг тэнцээд байвал эн чинь цэвэр нөгөө нэг язгуур бүхэл язгуур гарчлаа гэсэн үг. Тэгхийн болвол нэг шийдэл олдчихлоо гэсэн үг байна. Энд ч тайлхтай юм. Үгүй болвол үгчлээ. Үгүй болвол заагаад үгүй болвол рекурснэ гэдэг байгаа шүү дээ. Энд нэг юм функц байгаа. Нөгөө юуны тоог олгож байгаа. Тэр нөгөө нийлбэрийн тоог олгож байгаа. За ийм функц байлаа, рекурсив функц байлаа. X таг өгчлөө, энийг өгчлөө ингээд дуудцаа. Тэгээд нэг амархан тохиолдолд эндээ нэг айгүй хурдан дуусчаад их хүн тохиолдол байвал нөгөө өөрийгөө эндээ дахиад яадаг ч юм те X-ээсээ юу ч хасдаг нэг юм хасаад за энээсээ ч юм хасахгүй бах те. Ингээд яваад ахаар ийм л бодолд зохиоё гэсэн үг. Одоо нэг сая лекц мэгцүүдээр гарсан хэлтийн бодлогон дээр ингээл нэг бодлогоо багсгаж байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар x гэдэг тоог n зэргүүдийн нийлбэр задлах гэсэн бол одоо x-ээс хасах нь тэр гэдэг тоог n зэргүүдийн нийлбэр x-ээс хасах нь тэр гэдэг тоог n зэргүүдийн нийлбэр задлах гэдэг ингээд хасаад яваад байх юм. Рекурсив функцийн зарчим нь тэг хасч хасчаад хамгийн сүүлдээ юунд хүрэх гэдэг нь вөхөр 0 ч юм уу те. Ер нь 0 гэх юм яг ихний нөхцөл шалгах нь хэрвээ манай x нь 0 болчих юм бол тэгэл return 0 гэх юм байна. 0 гэдэг тоог 0-ыг ч одоо 1 гэх юм уу? 0 гэдэг тоог ямар тооны квадратуудын нийлбэр тавьж болох вэ гэхээр 0-ыг үзэх юм байна. Энэ дээр эхний чинь волюм яг тэгтээ тэнцчин нэг үзэх юм шүү. Тэгж байна юу волюм билээ хөө? Тэгээ тоог үзсэн болж байгаа. X нь тэгтээ тэнцчүүл гэж юу? Нэгийг яагаад хуцаана гэж? Жишээ нь 0 тэнцүү ямар юмны квадратууд нийлүүлсэн. Тэгээд тэгтээ тэнцэх юм чинь чи яагаад юм тэнцүү тэнцэх гэдэг юм болоо? Оо ямар алдаад. Ямар. Юу 0-ыг чинь ямар нэг тоонуудын ямар зэргүүдийн доотлон квадрат зэргийн нийлбэр тавина гэж болохгүй шүү дээ. Ягаад ч болохгүй. Ядтаа тэр ямар нэг тоонууд нь өөрөө нэгээс эхлээд явж байгаа учраас. Тэгэхээр чин 0 гарч ирвэл бид нар ямар ч боломжгүй л гэж хариу буцаах байна. Квадрат ч юм уу тий. Ийм боломж байхгүй. Энд ч одоо чи сая өөрөө хэллээ шүү дээ тий. Ямар ч тооны
Зэрэг чинь зэрэг биш дээ. Энэ тэг гэдэг x гэдэг чинь тэр тооны зэрэг нь биш дээ. X чинь тэр нийлбэрт гарах тоо нь өөрөө байхгүй юу? Тэгэхээр нийлбэрт гарах тоо нь өөрөө 0 байвал ямар ч боломжгүй гэсэн хариу утсах хэвээр. Юу зэрэг нь энэ n шүү дээ. Тэр зэрэг нь бол 0 гэж өгнө гэж байхгүй. Зэргийг угаасаа бодлогон дээрээ л юу гэсэн шүү дээ. 2-оос эхэлж өгнө гэсэн байгаа шүү дээ. Хязгаарлалтууд нөгөө нэг хязгаарлалтан дээрээ n 2-оос эхлээд 10 хүртэл байна. X нь 1-ээс эхлээд угаасаа x нь 1-ээс эхлэх гэсэн юм шүү дээ. Тэгээ яг бид нар бодлогон дээр x-ийн доод хязгаарыг 0 хүрээд зогсдог байхаар яачч болно л доо. Тэгэхээр манай рекурсив функц маань ингээ янз бүрээр ингээ хасаж массаар агаад тэгээд 0 болгочих юм бол за гэж буцах юм. Гэхдээ 0 дээр бол ямар ч хариу өгөхгүй те. Тэгээ энэ буцаж байгаа функц маань энэ дуудалт маань өөрөө аль нэг газар энэ мэндээс гараад ирлээ гэхэд зүгээр нөгөө нийлбэр дээр ямар ч юм нэмэхгүй те, ямар ч нөхөө нэмэр оруулахгүй байх гэсэн үг. Одоо бид нар зөвхөн энэ нэг юмыг яаж өчгөө гэдэг. Хэрвээ x 0 болоогүй бол яаж айтайхан ийм хувааж багасгах вэ? Ядаж нэгээр багасгах тийм арга болчихвол бид нар багасгасаар агаал тэгэл ялчмаар л байна л да. Квадрат зэрэг нь хэд гэсэн тэр нь бол байж л байна. Тэгээд нэг юм. Юм байна. За яг уу нэг ийм юу байна. X 2-ын квадрат дээр нэмэх 3-ын квадратыг 13 болчдөг гэж байна. Тэгэхээр 2-ын квадрат гэдэг маань өөрөө нэг 4-гээ тоо байж байгаа шүү дээ. 4 дээр ингэж юм аа. Нэмэх нь энэ нэмчих аюултай тэмдэгтэй байна. Нэмэх гэж зүгээр хийчих. 9 гэсэн үг байна те. Тэгэхээр яг бид нар 13 гэдэг тоогоо бодлогоо 13-ыг л янз бүрийн юмны квадратуудын нийлбэрт задлах гэдэг одоо энэ бодлогын хувьд үзэж ийснаа гинт болоод гэдэг нь яг багасгая яаж багасгаж болох вэ гэхээр 13-аас язгуур авчихар чинь 3.1 хэд гарна те 4 арай өрөхгүй 4-ийн квадрат 16 3 квадрат 9 гэхээр 3 хэдтэй тоо гарна. Тэгэнгүүт нь яг бидэж 4-ийг авч болохгүй 16 болчихно. 3-ын квадратаа олоод олж ш 9 гээд болчихно тий. Тэгэнгүүтээ 13-аас 9 хасчих 3 квадрат гээ тий. Тэгэхээр чи нэг 4 хэд мэд гарнаа да тий 4 13-аас ихэр 4 гарч штэ. Тэгэнгүүт одоо бид нар x тэнцүү 4 гэж байгаад бодож болох юм гэсэн үг. X тэнцүү 4-ийг хэдийн янзаар юунд бичиж болох вэ? Нөгөө нэг квадратуудын нийлбэрт задлж болох вэ гэдгийг нь олцоод тэрэн дээрээ нөгөө нэг 9-ийг нэмчих гэсэн үг. 9-ийг ч яг нэг хэвлээ 3 квадратаас өөр боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр 1 гэж л тооцно гэсэн үг. Тэгэхээр яг бодлогоо ингэж 13 гэдэг бодлогоо 9 4 гээд 2 хэсэг салгаж яагаад тэгээд бодож болох юм. Яг хөө тэгээд явж байгаад болвол гэсэн үг те 9 нь бол угаасаа квадрат гэдэг нь тодорхой. Бид нар язгуур авч байгаад олцсон. Тоо 4 нь цаашаа задарсаар ямар нэг юмны квадрат болвол тэгэл шийдмэн гэсэн үг. Квадрат болохгүй болов шийд биш гэсэн үг. Гэл нэг тиймэрхүү байдлаар задлж явж болох юм даа. Тэгэхээр дээрээс нь ахуулаад өөрөөр хэлбэл 13-т багтдаг хамгийн том квадрат нь 3-ын квадрат байна. Тэгэхээр тэр 3 квадрат нь олоод хасчих гэх маягаар тэгээд явж болох юм да. Доороос нь бол бас яаж болох юм. Гэхдээ доороос нь явахаар жоохон сонир юм. 1-ийн квадрат 1 гэдэг. Тэгэхээр нэгийг хасахаар 13-аас нэгийг хасахаар нэг олигтой буурч өгөхгүй. Одоо юу гэх гээд байна вэ гэхээр 13 2 гэдэг бодлого байсан. Чүтэг болгож байна. N2 те зэрэг нь 2. Тэрийг бид нар хэрвээ 13-ын 1-ээр багасгаад хачих юм бол 12 2 гэдэг нэг бодлого болно. 12-ыг ямар нэг тоонуудын квадратын дээш тавьчээ бид нар нэгийг ялгаад авчлаа гэсэн нэг гэдэг чинь нэгийн квадрат шүү дээ. Тэгэл дахиад 12-ыг 11 болголоо. Тэгээд цаана дахиад нэг ялгаад авчлаа ч гэдэг юм нэг юм шүү. Ийм байдлаар явбал их удаан багасах гэдэг юм л да манай 13. Тэгэхээр дээрээс нь явъя гэдэг маань 13 дотор хамгийн дээдлэн 3 квадрат багтах юм байна. Тэгэхээр бид нар 13-ыг юу болгочихоо. Нөгөө нэг 3 квадратыг хасаад 4 болгочихоо. 4-ийг ямар тоонуудын квадрат төвшүүлж болох юм тэрийг олчихъя. Бид нар бол 3 гэдэг тоог олцсон. 3-ын квадрат чинь 9 юм байна гэдэг. Нэг юм рүү.
Тэгвэл айгүй хурдан буурч байгаа. 13 гэж шууд 4 болчихж байгаа. А энэ нэгтэй болохоор ингээд 12, 11, 19, 8 гэдээ яваад байдаг. Мэдээж энэ 12 2 гэдэг чинь тэгээд цаашаага их бүтэхгүй л байх л та. 12-ыг ч одоо яаж юунуудын квадратын нийлбэр тавих юм бол та. 12 чинь болдог гэлөө. 12 чинь 8 4 гэж болох болов. 8 чинь квадрат биш болчихно тий. Болдгоо тийм тоонууд байдаг юм л үү. За. Тэгээ ингээ хасаад явуул гэдэг байна. 3 квадрат 9 гэдэг тооны хувьд бол өөрийг нь 9-ийг цааш нь өөрийг нь 3 квадратаар биш өөр квадратаар заах боломж бол бараг байхгүй баг. Энэ дээр ч байгаад байна гэлөө. 10-ыг бол болно гэсэн. 100 болно. 100 бол хэдийн янзаар болно гэсэн. Энэ 100 шиг тий 10 квадрат болдог. Тэгтээ бас өөр юмнуудын квадратууд нийл болчдөг байх үедээ гэдэг. Тэгэхээр 9-ийг ч одоо өөр яаж задлж болох юм бэ? Нэг юу хөө чиста. Нөгөө амархан бодлого гэсэн чинь арай юу яагаад байна вэ? Арай хөндрүүлж бодоод байна уу? Заавал ирэх курсээр нь бодох гээд. Нэг квадрат болоод хасаа хийчихнэ. Хасахгүй ч явсан болно. Нэгтэй 31 хэсэгт багцсан тий. Ер нь тэгэл 31-ийг л бариад явбал зүгээр юм шүү. 31-ийн одоо нөгөө нэг манай x тоог ямар нэг тоонуудын квадратын зэрэг дүүдийн нийлбэрт тавьсан гэж үзэх юм бол яаж тавьсан дотор нь дор хаяж нэг тооны квадрат явж байгаа юм тий. Тэр нь манай нөгөө 1-ээс 31 хүртэлх тооны аль нэг нь л байж таарна шүү дээ. Тэгэхээр өнгөчүүл яасан юм? Нэгээс 31 хүртэл сайхан фордж жагаад тэгээд юу яачи тэдний квадрат 1-ээс 31 хүртэл фордж жагаад тэр тоонуудынхаа квадратыг нь олж жагаад тэгээ x-ээс бага байвал тэр x-ээс хасаж хаяад тэгэл тоолол явчих л да. Одоо яана гэсэн үг манай 13% ч 31 бол томдоод байна л да тий. Яг нь 1-ээс 31 хүртэл фордлоо гэхэд нэгийн квадрат гэж бол 13-т багтна, 2-ыг бол 13-т багтна, 3-ыг бол багтна, 4-өөс эхлээл багтгаа явчих штэ. Тэгэхээр яг тэр тоонуудаа их шударгаар яг их баг гэдэг яг 1-ээс нь ахуулаад хасаа явчих. Тэгэхээр иймэрхүү юм арах юм шиг байна. За нөгөө энэ их замбраагүй юм бол энийг боллоо. Муухай санаа боллоо. Бүтэхгүй юм шиг байна. Их сайн явж болохгүй. 13-тай байгаа биднэрт 2 нь байгаа гэдэг байгаа тий. Тэгээд хэдийн янзаар квадрат зэрэг тавьж болох вэ гэхээр бид нэг янзаар нь ингэж тавьж болох юм, хоёр янзаар ингэж тавьж болох юм ингээл тоолох гээд байгаа шүү дээ. Нэг програмаараа. Ингээ хэд хүрэх нүг гэдгийг тоолох гээд байгаа юм. Энэ хүртэл ч юм уу тий. Энд ч байгаа бол бид нарт Т хүртэл гэдэг. Тэхийн тулд бид нар яг ингээл үзчихийл гэдэг. 13-ын квадратуудын нийлбэр тавихад болох боломжтой тоонд 1 2 3 гэж дуусч байгаа юм байна. 4 болох тэр явчихж байгаа юм байна. За яг манай x 1000 байсан бол ингээ 31 хүртэл явна л да тий. Тэгээ сайхан фордж жоод юуг нь олоод квадратуудыг нь олоод тэгэхээр манай 1 2 3-ын квадратууд чинь бодвол 1-ийн квадрат 1 гэж тоо байна. 2-ын квадрат 4 гэж тоо байна. 3-ын квадрат 9 гэж тоо байна. Квадратууд нь тий. Тэгэнгүүтээ түрүүний хэлсэн санаагаар хэрвээ квадратуудын нийлбэрт тавьж байгаа юм бол тэр тоонууд нь нэмэгдэхүүнүүд нь бүр яг квадрат зэрэг дэвшүүлсэн байдлаар бол нэг бол 1-тэй тэнцүү, нэг бол 4-тэй тэнцүү, нэг бол 9-тэй тэнцүү байна. Энэ 3 тооны аль нэг л орсон байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт нь тэр 3 тоогоо нэг нэгээр нь хасаа ичээ. Тэгэхээр эхлээд ингэнэ гэсэн үг.
энэ ингээд хэдийн янзаар бичих вэ гэдэг нь энд ингээд хүснэгт байж. Бид нэр x-13 гэдэг бодлогоо одоо x-12 гэдэг нэг бодлого болгочлоо. Тэрний үг гэсэн үг вэ гэхээр 13-ыг нэг бага юмны нийлбэр тавьдаг байсан гэж бодоход яах нь тэрэн дотор нэгийн квадрат гэдэг юм орсон байдаг гэж үзэхэд байсан болвол тэр хэсгийг бид нар тооцоолоод хасчлаа гэсэн үг. Нэгийн квадрат 1 гэдгийг хасчлаа. Тэгэхээр цаана нэгийн квадрат r тэр 3 цэгийн оронд нэг бас нэг бага юмнуудын нийлбэр байсан байж таараа штэ. Тэрийг нь тэр нийлбэр нь 12-тэй тэнцэх байсан юм байна гэд нэг жижигхэн бодлого болгож таа гэсэн. Өшөө 4-ийг хасч болно. X тэнцүү 10 4-ийг хасгаар чинь 9 болчихно тий. Зүгээр 9 болчихно. Ийм нэг дэд бодлого. Энэ одоо нэг дэд бодлогууд шүү. Sub problem гэдэг нь. Sub problem 1, sub problem 2 гэж яваад байгаа юм тий. Ийм чухал дугаар хүчээ хөө. Замбраатах юм тий. 1 гээд энийг нь sub problem 2 гэчээ. Өшөө нэг боломж нь юу? 3-ын квадрат орцсон байж болох байсан тий. Тэр нь 3 дахь дэд бодлого нь. Гэхдээ энэ дэд бодлогууд зарим нь амжилтанд хүрэн, зарим нь амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр яг уу амжилтанд хүрэхгүйг нь тоолохгүй л хайчихна. Амжилтанд хүрэж байгааг нь нэг тохиолдолд тоолчихно гэсэн. Тэгэхээр 9-ыг хасчээ тий. 13-аас 9-ыг хасчаа энэ 4 үлдчихнэ гэсэн. 4x/4. Ийм 3 дэд бодлого үүсчлээ. За энэ бол жишээний үг үг. 9 гэдэг маань анхны завдаргаа маань 4 буюу нөгөө нэг 2-ын квадрат дээр нэмэх нь гэдэг энд нэг баах юм байсан. Энд нь баах юм байхаас гадна яг нь эдрийг ингэж өчөж болох юм да 2-ын хувьд бол өмнө нь бас баах юм байсан гэж магадгүй. Юу ч гэсэн нэг 2 явж байсан тий 2-ын квадрат явж байсан. Болвол бид нар тэр 2-ын квадратыг авчи. Тэгэхээр цаана үлдсэн тоонууд ч бас л нэг юмны квадратууд хэвээрэлүүлдэ штэ. Тэгэхээр дэд бодлого гэж үзэж болно. Яг тэгэхээр нэг ямар нэг тоонуудын квадратуудын нийлбэрлэл нэг тоо гарч ил таараа тэр нь 9-тэй тэнцэж явах хэрэгтэй гэдэг. Арай жижигхэн дэд бодлогууд болгоод байгаа гэсэн. За энэ дээр болохоор 3 квадратыг хасаа хийцэн. Энэ нэг нь хасцсан хэсгүүд нь шүү. Хассан. Хэсэг. Амар өөрчлөө. За тэгээ 3 дахь нь болохоор нэг баах юм явж ийсэн аа. Нэмэх нь ямар юм гээд ингээд дууссан. Нэмэх нь 3-ын квадрат гэж байсныг хасцсан. Энэ 3-аас цааш энэх юм байхгүй бах тий 13 хувьд бол нэг юм хөө 3 дэд бодлого болгоод задлцлаа гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар энэ 3-аас гарах тоонуудыг одоо нэг хідэн янз байна гэж ярьдаг тий. Цэггүй болоод гарах бүр тодорхой болоод гарах тоонуудын бүгдийг нэмэл ийшээ нэг хариу руугаа тавьчихна гэсэн үг. Эсвэл эднийг ийш нь жагсааж болно гэсэн. За ингээ явах юм бол яг нь одоо энэ дэд бодлого гэж байгаа чинь бас л адилхан л бодлого шиг дахиад энэ 12 гэж өгсөн гэж үзээд цааш явна л гэсэн үг л дээ. 12-оос дотор нь ингээд нэгийн квадратыг хасаал. Тэгэхээр нөгөө юу? Нөгөө хассах тоонууд маань энэ нэгийг хасч болно, 4-ийг хасч болно, 9-ийг хасч болно. Ямар ч л байсан дор хаяж нэгээр багсах нь шүү дээ, тий? Эсвэл 4-оор багсах, эсвэл 9-оор багсах, эсвэл 16-гаар багсах гэдэг ерхий тохиолдол. Тэгээд хуугаад яваад байвал тэгсээр гад нэг сайхан юу болох юм шүү гэж. Рекурсив нөгөө нэг дэд бодлогуудад хувааж байгаа бүтцэн гарчих юм шүү. За хизээ зогсох бай. Манай рекурсив дуудалд хизээ зогсох бай гэхээр манай x маань тэнцүү юу болох вэ? Тэгтээ тэнцүү. Тэгтээ тэнцүү зогсох уу, нэгтээ тэнцүү зогсох уу? Ингээд багсгасаараад нэг өдөр x-н тэгтээ тэнцчүүл тэгэл шууд зогсох нь. Болох уу? Тэгтээ тэнцнэ гэдэг чинь одоо чинь x тэнцүү 4-өөс энэ дэд бодлогоос 3 дугаар дэд бодлогоос 4-ийг хасаа ийцсэн чинь тэгтээ тэнцүү болчлоо гэсэн үг. За энэ хэддүгээр ч юм дэд бодлого ингэ байж. За хэдхэн ч байт юм да. Нэг амар олон кадвард дэд бодлого. Тэрэн дээр x тэнцүү 0 болцсон. Яасан гэхээр энэ 3 дугаар дэд бодлогоос 3 салаалсан. Яг манай энэ x тэнцүү 13, n тэнцүү 2 гэдэг хувьд
бид нар ингээд олцсон чинь юу л салаалж байна л да. Дээдл нь 3 салаалаад байна л да. Энд чинь 13 маань цааш улам багасаад явах учраас бид нар энэ 3 тоноос өөр юм хэрэггүй. Тэгэхээр 3 салаалж исэн чинь энэ 3 дугаар дэд бодлогын 4-ийг хасдаг чинь аль хэсгийн энэ хоёр дундлын салаанаас нь ийм бодлого гараад ирсэн. X-9 гэдэг. Тэгэнгүүт энэний хариу нь бол юу штэ? Хариу гэх үү? Хариу. Энэний хариу бол шууд 0 үстэй. 0-ыг бол хэдийн янзаар харж байгаа 0-оор. Тэгэхээр манай рекурсив нөгөө мод маань ингээд ард заагаад явж ийснаа зогсож байгаа л гэсэн үг. Манай нөгөө амар модоо зурх уу? Пин ямар юм гэлээ нэг зурдаг юм чинь пинта байлуу. Пинта нь болов юм ч гэдэг юм. Пинта имиж эдитер гэнэ. Ингээл мод зураал явж ирсэн гэсэн. Эхлээд 13-тай нэг орой байсан. Эм чи стил тийм шүү. 13. Үе стил болоо. За 13-тай байсан тэр нь ингээд 3 салсан тий. 3 дэд бодлого болсон. Энэ дээр зогч ирсэн ийгүй юм аа. Тэгээд тэр нь болохоор юу болсон бэ гэхээр 12-тай нэг болсон. Зурдаг юм дээр биччих хэцүү юм уу? 9 нь энд болсон гэл ингээд салаалал яваад байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө дэд бодлогын модон дээр байгаа дэд бодлого оройнуудын тоо бол нэг бараг л 3 хэдэн зэрэг ч юм уу нэг болох нь л дээ. Тэгээд угаасаа рекурсив ч нэг юм замбрааг болон дэд бодлоготой эн чинь 9 ч боллоо. 9-ийн тоо. Ваа хэвээр. Энд дээр 4 болсон гэсэн үг. Тэгээ явж ирснээр 4 гэдэг бодлогын 3 салаасных нь голынх нь юу яадаг нөө 4-ийг хасдаг гэдээ үзчихъя л да. Тэгэх юм бол голынх 4 хасна энэ дээр 0 гарсан. Тэгэхээр энэ мод энэ салаа цаашаа явахаа болчлоо гэсэн. 0 гэж тэгэл дуусаа. Нөгөө хоёр нь бол бас явж иж магадгүй юм. Нөгөө хоёр нь гэж угаасаа нөгөө амар хасдаг нь бол 9-ийг хасдаг нь бол бас ажиллахгүй хэн дээр хасах гарч байгаа хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бас цаашаа явахгүй ингээд мухурдсан. Нэгийг хасдаг нь бол харин явах, нэгийг хасна гэдэг чинь энэ дээр 3 болно гэсэн үг. Аяг юм. Нөгөө нэг дэд бодлогуудын мод нь ингээд явж байна гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар бодвол яах нь үг гээд яагаад үзье? Бичээд үзье. Бичээд үзэхээс өмнө хэд гарах вэ гэдэг нь яах ёстой юм тий. Эндээс нэгийг хасчихж байгаа, эндээс 4-ийг хасчихж байгаа, эндээс 3-ыг хасчихж байгаа. Буцаагаад нөгөөхөө нэмэх ёстой. Юу? Тоолох дээр харин жоохон сонирм болчихлоо шүү. Хэдийн янзаар бичих болох бай гэсэн. Энэ дээр 0 гэсэн. Юугаа дуусгах. За нөгөө зургаа дуусгая. Нэг муухай юу дуусгая. Тэгэхээр энэ бол ингээд явсаар хагаад ийш тийш энэнийг бол харах юм бол нэг нэгээр багасараад хэзээ нэгэн цагт нэг болол. Тэгээд нэг болох юм бол дуусах юм байна. Стом гоё боллоо шүү. За. Чиний ямар гайхамшигтай бодлого болов сонгож авбаа. Амархан гээд авсан чинь. Энэ нэг болоод дуусна. Энэ дээр нэг муухай юм гарлаа. За та нар тэрийг жохноогүй. Энэ 4-ийнх бол ингээд дууссан. 9-ийнх бол ийшээгээ 8 болно. Бас тэгээ 8 нь явсаар гадаг 7 юмны дараа нэг болоод дуусах юм байна. Нэг нь тэг болоод тэгээд дуусах юм байна. Тэг болохын ер нь зурхаач байж чи ингээл дуусаа. Цаашаа явахгүй. Эдгээр бас ингээд зүүн тишээ явахаараа ингээд нэг нэгээр буурсаар гал дуустдаг. Баруун тишээ явахаараа амар том хасагдаг. 9-ийг бол шууд 9-ийг бол шууд 9-ийг хасгаад үгүй те баруун тишээ явахаар тэгээд дуусаа 0 болчихно гэсэн. Дундлынх нь болохоор 4-ийг хасдаг. 4-ийг хасвал энэ дээр 5 гэдэг нэг тийм бодлого үүснэ гэдэг ийм. Нэг ийм хүү мод зурж болох юм гэсэн чинь амар юу гарсан шүү. Нэг л амар алдаа гарсан шүү. Танд тэрийг анзаарав. Яг энэ мод шиг л бодож байна. Зүгээр 13 гэдэг то 12, 11 гэдээ явдаг чи их муухай болсон шүү. Юу гэхээр x бай. Чи юусэн 13 маань нэг нэгээр багасаар хагаад энэ дээр 0 болно гэдэг маань энэ ямар нийлбэрийг илэрхийлээд байна гэхээр нөгөө нэг нэгийн квадрат дээр нэмэх нь нэгийн квадрат гэдэг юм болчихлоо л да.
Дандаа нэг квадратууд нэмээд байна. Тэгэхээр ингэж уулан болохгүй гэсэн чинь нөгөө энэ тоонууд нь давтагдахгүй гэсэн. Тэгэхээр давтагдахгүй байлгахын тулд яах вэ? Өмнө нь гарцсан болвол энэ нэг рүү явахгүй ч гэдэг юм тийм бас гарах нь. Өмнө нь гарцсан нэг тоовол дахиж явахгүй гэдэг нэг тийм юу гаргах нь. Тийм нөхцөл гаргах. Тэгвэл манай мод харин мангар жижигхэн болчихно гэсэн. Энд дээр зурагч ёстой бэрх юм аа. Тэгээд юутай биш болохоор. Тэгэхээр яг манай мод энэ шиг ингээд хамгийн өндөр нь бол эн чинь 13 өндөртөө болчих гээд байна шүү дээ, тий? Ингээд 0 энд нэг 0 байна. Тэгээд 13 ч юм 14 ч юм өндөртөө болчих гээд байна. Гэтэл энэ их буруу мод боллоо. Ягаад тэгэхээр нөгөө энэ нөгөө нэг давтаад байна шүү дээ. Дахиад 1 гэдэг тоогоо дахин аваад байна. Тэгэхээр дахин авч болохгүй гэдэг чинь юу яана л гэсэн үг. Өмнө нөгөө гарсан уу гараагүй юу гэдгээ нэг глобал массив шиг юмд хадгалаад явъя л гэсэн. Тийм бол манай мод за энэ тэргүй бичлэгэн дээр хадгалагдаж байгаа бол энийг би ярилцлаа. New гэдэг чи. Окей. Юм жижиг юм болч байна. Энэ яга юм жижиг юм болчихдог байна. Ийм жижигхэн гэдэг юм. Clipboard. 600-480. Сон зураг үсгэж. Энэ ч бас жижигхэн юм. 1024-768. За энэ том зураг. Одоо ер нь ингэчээ. Одоо нөгөө нэг рекурсив модоо бүр амар зурлаа. Амар намхан байхаар зурчээ. 13 гээд тоо байсан чинь ийшээ явахаараа нэгээр багасдаг гэдэг нэг гэдэг ирэмгээр багаслаа. 12 боллоо. Стэн хатны сүг зурагдаг шиг юм байна. За ийшээ голоороо явахаар 4-өр багасна гээд 9 боллоо. За энэ ирэмгээ бид нар юу гэж тэмдэглэжээ? 4 гэж тэмдэглэжээ. 4-өр багассан гээд. Тэгээд баруун тишээ явахаараа 9-оор багаснаа. Тэгэхээр энэ дээр 4 болно. За одоо бид нар түрүүчийн модыг бодвол амар намхан мод зурна яагаад тэгэхээр эн чинь 9-оор явсан. Одоо энэ 4-өөс цаашаага 9-оор явахгүй гэсэн. Энэ хоёр нь л явна. Дахиж нөгөө 9-өө давтаж болохгүй гэсэн учраас энэ голынхаас цаашаага голоороо үргэлжлэж болохгүй. Эндээс зөвхөн хоёр тишээ салаална. Энэ нэг явцсан учраас одоо энэ зүүн тишээ салаалж чадахгүй. Нэг бол баруун тишээ салаална. Энэ хоёр яаж багтах юм бэ? Нэг бол голоороо салаална. Нэг юм. Тэгэл ер нь бол яг уу нэг ирмэг ийм утгатай ирмэг нэг л удаа орно гэдэг чинь нэг шиг л дуусах нь шүү дээ. Одоо энэ дээр 4-өөс голоороо явбал 4 хасагдаад энэ дээр 4 хасагдаад энд шууд 0 болох юм байна. Тэгэхээр 0 болох юм шууд ингээд ахгүй гэдэг хурдцсан гэдэг x гэдэг x л ачи. X ч болчих уу нэгсэн 8 болчлоо. За ийшээ нэгээр явсан тохиолдолд бид нар 3 дээр ирнэ. За 3 анги авчижээ. За 9 дээр баруун тишээ явахаар шууд 0 болно. 9 хасагдаад тэгэхээр энийг ингээд дуусаа гэдэг чинь энэ дээр x гэдэг ирэмгээр явсаа. 9-өөс 1-ээр ингээд зүүн тишээ явбал энд 1 гэдэг ирэмг байгаа. Энэ дээр 1-ийг хасаад за энэ жоох ийш болчих. 8 болно. Стайм. Нөгөө нэг юм авчирч юм байна да. За 12-оос 4-ийг хасчихаар голоос чинь 4 гэж явна тий. Энд чинь 4 гэдэг ирмэг. За 12-оос 4-ийг хасчихаар 8 болчихно тий. За энэ дахиад нэг 8 гэдэг ирмэг гараад ирлээ. Энэ хоёрыг хоёуланг л бодох болох нь тий. За баруун тишээ явахаар 9 болчихно. 9-ийг хасаад 12-оос 9-ийг хасаад энэ дээр за их урд нарийн арга хэрэглэх юм дээ. Энэ дээр 3 гэдэг тоо үлднэ. За 3-тай л адилхан юм болчлаа. Стамуха зурагдлаа. За
нэг ирмэг явцсан, бүгдээрээ 2 ирмэг явцсан. Одоо 3 дахь ирмэгүүд нь ерөөсөө л нэг л үлдсэн байгаа. Энэ 8-аас бол доошоогоо дахиад доошоо явж чадахгүй. Баруун зүүн тишээ нэг явцсан, доошоо нэг явж. Одоо энэ баруун тишээ явах хэрэгтэй. Баруун тишээ явахаар 9-ийг хасаад бүр ингээд сөрөг тоо болчихно. Тэгэхээр энэ бол шийдэл биш юм байна. Энэ 3 ч нь болохоор зүүн тишээ яваад дараа нь баруун тишээ яваад ирсэн. Одоо зөвхөн доошоо явж 4-ийг л хасуулах хэрэгтэй. Бас 4 хасгаар хасахтай орчиндаг ингээд байхгүй болж байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ зүүн 13-аас зүүн тишээ явдаг уу 13-аас 1-ийг хасдаг үйлдэл бүр тэр чигээр л худлаа. Буруу ямар ч шийдэл гаргаж ирэхгүй л гэсэн. За одоо энэ 8-ыг авч үзье юу. 8 чинь яасан бэ гэхээр доошоо нэг явцсан, зүүн тишээ нэг явцсан. Одоо тэгэхээр баруун тишээ явах л үлдсэн. Баруун тишээ явлаа, 9-ийг хаслаа. Бас хасахтаа гарлаа. Тэгээд дуусаа. За энэ өнгөрсөн. Энэ бас байхгүй болсон. Тэгэхээр 13-аас 4-ийг хасдаг бас буруу болчлоо гэсэн. Тэгэхээр одоо ганц байж болох юм бол 13-аас 9-ийг хассан л зам байна. Тэгэхээр яг уу 0 болчихоор нь яг 0 болчвол x тавьж болохгүй юм шүү. Яг 0 болно гэдэг чи их окей боллоо гэсэн үг юм байна. За тэгэхээр яг 9-ыг хасчаа 4 болсон. 4-өөс ингээ 2 юм гарсны 1 нь яарсан тий. Тэнгүүд одоо энэ 3-ыг л цаашаа чи яг 3 болчихв. 13-оос 9-ыг хасчих 4 болсон тий. 4-өөс за балруулаа олё их бай. Энэ нэг x зурхсных муухай анхаарах шиг болсон юм аа. Алдчих. Тэр чи одоо юу юм бэ шүү дээ. Зөв юм байсан юм байна. Зөв болохоор намайг инглээ гэдэг. За энэ дээр энийг окей болгож зас юу. Энэ бол их зөв юм болсон юм бэ шүү. Амар дугуйлж муугуулаад зөв мүү гэдэг ингээд тавьчих. 2 давхар зөв болгочих. Юу гэхээр 4-өөс 4-ийг хасаад яг 0 гарсан бол энэ бол их окей гэсэн үг. Энэ бол нэг боломж. Эдгээр бол дандаа нөгөө нэг хасах 1 мэг гарсан те 8-ууд бол хасах 1 гарсан 3 бол бас 4-ийг хасах 1 гарсан. Тийм учраас тийм сайхан хариунууд бол биш. Биднэрт гол нь хассаар агаад нөгөө нэмэгдэхүүнд байгаа тоонуудаа бид нар яг ямар тоо байгааг мэдэхгүй байгаа хэднээ тэр нийлбэр дотор байгаа нэмэгдэхүүнүүдээ ингэ нүдэн анж хасж жагаад нэг харсан чинь нөгөө нэг бүр хоосон байгаа. Яг хов хоос 0 болсон байвал тэр чинь нэг шийдэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ л ганцхан зөв шийдэл юм байна. Одоо энэ зам 9-ийг хасаад дараа нь 4-ийг хасаад тэгээд дууссан. Заавал гурвуулангийн нэг хасгаалгүй те нэгийг ер нь хасах хэрэггүй юм байна. Нэгийн квадрат бол хасагдахгүй байжгаад шууд 9 4 гэж гарчиж байгаа юм байна. Энэ 3 бол өнгөрсөн хэрэг шүү дээ. Энэ 3 ч одоо баруун тишээ явцсан, зүүн тишээ явцсан одоо голоороо явах хэрэгтэй ингээд 4-ийг хасангуудаа энэ ч хасах нэг болчих жоох. Тэгэхээр энэ бол буруу. Нэг юм хөө. Тэгэхээр яг 13-ыг бид нар зүгээр харж байгаа л 9 дээр нөхөн 4 юм байна. 9 чинь 3 дулаар 4-2-ын квадратыг хэлчихэж байгаа боловч яг цаанаа болвол нөгөө манай програм ажиллах юм бол одоо бидний бичиг гэдэг програм ажиллах юм бол нэг иймэрхүү байдлаар ингээд яваал мухардаал тэгэл ганц үлдснийгаа 1 гэж тоолвол тэгэл дуусчих юм байна. Тэгэхээр одоо бидний нөгөө рекурсив алгоритмын санаа нь ерөнхийдөө юм болчлаа. Рекурсив гэдэг нэг нөхөр байх хэрэгтэй тий. За рекурсив нэвчээ. Рекурсив гэдэг нэг функц байх хэрэгтэй. Тэрэнд бид нар xn гэдэг 2 тав өгөх хэрэгтэй. xn яа хоёр жижигхэн болчихвол. За ийм тав өгөх хэрэгтэй. Тэгээд бид нар эхлээд хамгийн түрүүнд x-ийг юу вэ гэж шалах уу? Хэрвээ x нь шууд тэг болцсон байвал бид нар нэгийг буцаана гэсэн үг. Нэгийг буцаад нөгөө нэг шийд болтлоо гэсэн үг. За x нь тгээс бага байвал энэ чинь нөгөө нэг сөрөг тоо гарчлаа гэсэн үг. Тэгвэл бид нар 0-ыг буцаана. За ийм 2 тоо. Тгээс их байгаад байвал энэ ч нэг сонин олон их бичлээ янзлаа бичиж болохоо. Тгээс их байгаа л байвал нөгөө юугаа дуудаал байна. Хөө ч тэг шүү дээ. Тэгвэл бид нар нөгөө юмаа хийнэ. Одоо яадаг юм те. Нөгөө олон 1-31 хүртэл фордж жагаад юмаа хаснаа л гэсэн. Квадратуудаа хасна гэсэн. Их замбаратаагаар 1-31-ийн хооронд за яг 1-ээс тэр x-ийн язгуур хүртэх тоонууд дотроос юугаа хаснаа л гэсэн. Юу юм чи ямар x те энэний хооронд фордж жагаад
for inch гэдэг лөө те Python-ийнх нь. Тэгж жагаад яаж наал гэсэн үг. Return гэх юм уу юу нэг. За бид return жоохон юм болчлаа. Бүр глобалаар нэг амар хөвсгч байж идэг нойл гээ те. Тэр нь тэрийг нэм юу. За яг уу энэ дээр ч гэсэн ерөнхийдөө тэгч return 0 өчтөө. Тэг нэг глобал хөвсгчаа нэмчи. Тийг нэг нэмчи. За бүр гоё рекурсээр өөрөөр нэмж болох л та. Энэ дээр бол нэмэхгүй шууд буцаана. Энэ дээр болохоор энэ хүртэл явж байгаад тэгэл дуудчихна юм шүү дээ. Өөрийгөө ямар юм ин гэх хэвээр тэ нэг юм нэг хөвсөгч энэ том болчлаа. За тэгээд дэрэн дотроо бид нар рекурс жагаад x-ээс хасах нь i-ийн квадрат таслал n гэж дуудчихна гэсэн. Нэг ийм хөрсөн функц болох нэ. За тэгээд бичээд үзье доо. Энэ ингээд end if болох юм аашиж. Энэ хоёр арай өгшөө олчих. Энэ чирч болдгоо юм. Нэг юм хөө. За инким бол хэдэн удаач юу руу гаж орох юм бэ? X квадрат 13 дээр бол доошоогоо нэг 2 3 явж байна. Юун дээр бол доошоогоо 3 явах байна. За энэ миний нөгөө гой зураг ингээд байж байна. Энийг нь хаа читаа энэ гой газар хадгал юу. Манай 102 юм шиг 201-ийн юу л юм чи үлээ. Лаб ч лөвч лаб гэж болдор ахгүй юм шүү дээ. Лаб 3 юм шүү. За. Гой зураг хатгалчээ. Энэ бас өөр зураг байгаа юм хайш. За тэгээд тэрийгэ бичээд явуулаад үзье саяхаа санаагаар. Юу бол нэгээр нэмэгдүүлнэ. Угуу бол ингээд дуудчихна. Форт ч гэсэн. Доошоо нэг гүнзгий орохгүй байхаа л гэж найдахаас глобал хөвсөгч гэдэг чинь жоохон сонир юм те. За 17 минут. За тэгэхээр ингээ глобал хөвсөгч гэхээр Java дээр бол бодвол энэ класс solution гэдэг класс дотор л нэг хөвсөгч зарлж байгаа те. Тэгээд static хөвсөгч зарлж байгаа юм шиг. Тэгээд тэрийг яагаад явъя? Тэрийг нэмээд явж болох юм рекурсив болохоор аггүй бол цэврээр нь өөрийг нь рекурсны гэвэл рекурс дотроо нэмнэ гэвэл нэг нь 0 буцаагаад нөгөөх нь юм буцаагаад байдаг. Бүгдийг нэмээд буцаасан ч болох юм шүү. Бүгдийг нэг хөвсөгчдөр нэмж жагаад тэгээ буцаачих л да. Энэ дээр яха байлаа. Ингээ энэ глобал хөвсөгч үүсгэн гэдэг чинь бас хүн ядаргатай юм. Энэ нэг буцаана. Нэг бол энэ нэг рүү ирнэ, энэ бол энэ нэг бол 0 руу ирнэ. Тэгээд энэ total хэсэг бүгдээрээ нэмнэ гэсэн. Нэг s tends s дээр нэмэх нь гэж жагаад өөрийнхөө модны бүх юмыг нэмж жагаад тэгээд тэрийг дэше буцаачдаг болно. Энэ дээр эстэнцүүн байна. Ийм хөл юм биш та. За зинж болох уу? Нэг юм дээр ирлээ 31 салааллаа. Тэгээд бүгдийг бодож оллоо. Нөгөөдөл нь энэ хоёр дээр тулаад буцна. За, чимчээд байгаа юм. За. Яа. Ингээ буцаач. Тэгэхээр static power sum гэнэ. Цаан нөгөөх бол ингээд өччихье. Хэрвээ x нь тэнцүү 0 байх юм бол төр нь 1 гинэ. За эхний хэсэг нь бол хямархан. Хэрвээ
x нь тгээс бага болчихсон байвал return 0 буруу нөгөө салаа руу орчлоо гэсэн үг. Буруу нэг мухардчлаа гэсэн үг. Тэгээд хэрвээ за яг нөгөө юун дээр байсан шиг амар биччихье. X нь тгээс их байх юм бол цааш нь хуваах хэрэгтэй гэсэн үг гэж энэ дотор амар хуваана. Гэхдээ юу гэсэн үг for int e тэнцүү 0-аас n 31. За 31 л гिचхүү бүр нарийсгал явахтай x-ээс n язгуур авсан гэх юм л да. За тэгээд тэр Java-гийн нөгөө n язгуур авдаг зэрэг төшөлтөг функц нь ямар ч юм байдаг юм. Ингээл явчих. 31 хүртэл 31 хүрч магадгүй. За 32 гэчээ. Тэгээд нэмлээ. 0-оос ихсэн ч ялгаагүй, 32-оос 31-ээс ихсэн ч ялгаагүй те. Тэгээд яачи. Нэг хөвсгч явуулсан тий. Одоо энэ S гэдэг хөвсгчийн утга нь л амар S-ийг хадгалагдана гэсэн үг байна шүү дээ. Хамгийн түрүүнд S хадгалагдана, тэр нэг X хадгалагдана, N хадгалагдана. 3 хөвсгчтэй. S-ийг дүүргэчихгүй хаал гэл найдахаас S тэнцүү S дээр нэмэх нь power самын юу дуудахдаа x-ийнхаа оронд яг нь x зэргийн тэртээ зэрэг болох юм байна тий. За Java дээр зэрэг яаж авд юм бол доо. Чи жир мэдж байгаа юм байна уу? Зэрэг авдаг функц чинь хаана байдгийг. Нөгөө integer дотроо байх уу? Оператор гэнэ. За. За энэ тий. Java дээр тоог ямар нэг зэрэг дэвшүүлэхэд яах вэ гэсэн чи юу юм ямар амар гэж. Java-гийн Matin Pau гэнэ. За юм байдаг юм байна тий. Matin Pau нь болохоор тэгтээ нэг амар юу лээ? Юу бодит тоо буцаагаад байх юм да. Болох уу? Болох байгаа да. Matin Pau 2-ын 4